Улаанбаатар орон сууцчлуулалт компани захирал төмөр оролцсон ирж ажиллаж байна. Төмөр даргын хариуцсан албан ажлын хувьд бол налах дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцнуудыг яах вэ? За мөн Улаанбаатар орон сууцчлуулалт гэдэг компани ямар учиртай, нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорацаас юугаараа ялгаатай, төрийн орон сууц санхүүжилтийн корпорацаас юугаараа ялгаатай гэдгийг бас та бүхэндээ танилцуулж өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Налах дүүрэг бол яг статистик албан ёсны тоогоор 45,000 орчим иргэдтэй. За үүний бол 30 орчим хувь нь орон сууцнд амьдарч байна. За нийт орон сууцны бол бас нэг 40 орчим хувь нь бол хуучин 1940-од оны 40-од онд баригдсан ашиглалтын шаардлага хангахгүй ийм орон сууцны хуучин бол Йотон цагаан гэж ярьдаг тийм ээ. За ингээд нэг тулгамдж байгаа асуудал бол тухайн үеийн өмч хувьчлалын асуудлаар энэ цагаан байруудыг хөвчлөхдөө хоёр проблем байгаад байгаа төмөр. Нэг нь ингээд 3 өрөө байранд буюу тухайн үед налахын секцэрэ гэж ярьдаг. Бүтэн объектыг хөвчлөхдөө өрөөгөр нь хөвчлөсөн нэг зовлон байдаг. 18 м квадратын нэг айлд өгсөн. За том өрөө буюу нэг 20 м квадратын нэг айлд өгсөн гэдэг ийм зохион байгуулалттай юмнууд бол явдаг. Энэ бол дахин төлөвлөлтөн дээр манай дүүрэг тулгамдж байгаа нэг асуудал. За хоёр дахь тулгамдж байгаа проблем бол нөгөө энэ олон жижиглсэн хувьчилж өгсөн метр квадратуудаар нь тухайн үеийн боломжтой хүмүүс нь авсаар байгаад нэг давхрын төв рүү харсан хэсгүүдийг бүгдийг үйлчилгээний төв болгоод өргөтгцсэн. За 2023 оноос хойш манай налах дүүрэг дахин орон сууцыг гадагшин тэлэх, орон сууцнаас гадагшаага худалдаа үйлчилгээний зорилттой зөвшөөрлийг бол олгоогүйгээр 2 жил гарan болж байна. За гэхдээ л байгаа энэ хувийн хвшлүүдтэйгээ дахин төлөвлөлтийн барилгуудыг ярилцахад бол үнэлэх, зах зээлийн үнэлгээг зарим нь бол хит өндрөөр үнэлэх ийм зовлон бэрхшээлүүд бол байгаа. Дахин төлөвлөлтийн систем өөрөө буруу явцсан. Санаа нэг зүг байгаад байдаг. Тэрэн дээр явцын дунд алдаах гарсан. Жишээлбэл дахин төлөвлөлтийг сонгон шалгаруулж байгаа нөхдүүд танил тал тохойгоороо цүнхний гэж бид нар бол нэрлэдэг. Цүнхний компаниудад маш олон юм батламж шийдвэр эрхийг олгож ирсэн. Тэгээ тэр нөхдүүд маань эргээд иргэдийг хохироодог, хөрөнгө оруулалт хайж авдаг, хөрөнгө оруулалт олддоггүй. За ингээд иргэдийг ингээд байшин савыг аваад, хашаа байшингийг аваад, газрыг аваад гудамд гаргаад хохироодог тохиолдлууд их байсан учраас энэ Улаанбаатар орон сууцчлуулалт гэж компаниг байгуулсан юм аа. За нийслэлийн орон сууцны корпорацийн төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаар би Улаанбаатар хотын орлогч байхдаа ажиллаж исэн. Нийслэлийн орон сууцны корпорацийн зорилго бол ерөөсөө л энэ түрээслээд өмчилдөг орон сууцыг иргэддээ хүргэх, орон сууцчлуулах. За түрээс төлөөд яваад байдгүй тэр түрээс нь өөрөө байрны төлбөрт нь ордог. Төрийн албаагч, тусгай албаагч, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан гэдгийг мөн тусгай бүлгийн хүмүүс зориулсан энэ орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нийслэлийн орон сууцны корпорац үйл ажиллагаагаа явуулдаг юм аа. Манай компанийн хувьд бол ерөөсөө л дахин төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөл, дээрээс нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх. Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууц гэдэг бол за нэгдүгээрт нь газар хөдлөлтөнд тэсвэргүй байдیں۔ Энэ дэлхийн цаг агаар уур амьсгалын нөхцөл байдал хөөр болж байна. Бид мэдэхгүй ямар нэгэн эрсдэл тулгархад газар хөдлөх юм бол энэ хамгийн түрүүнд энэ 1940, 50, 60 танах бол бүр насжилт өндөр байгаа. Энэ бол эрдэнэ түүний амь настай холбоотой асуудал учраас энэ байруудыг хурдхан нурааж шинэ байр болгох хэрэгтэй. За шинэ байр болгоно гэдэг нь бол тухайн иргэд амьдрах орчноо өөрчилнө гэсэн үг. За хоёрдугаарт нь энэ ашиглалтын шаардлага хангахгүй дулааны өндөр алдагдaltaй байдаг. Амьдрах тохиромжгүй л гэж юу нийтлэг утгаар нь ойлгож болно. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг. Энэ бол үндсэн хуулиар олгогдсон эрх байгаа. Эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах ёстой гэж. Тийм учраас энэ хүмүүсийн үндсэн хуулиар олгогдсон эрхэн зөрчигдөд байгаа учраас энэ дахин төлөвлөлтийн ажлыг төр өөрөө нийслэлийн иргэдийн хурлын дэргэдэх компани байгуулад хариуцдаг болёо албан ёсоор гээд энэ компаниг байгуулсан. Манайх бол дахин төлөвлөлтийн компани гэж ойлгож байна.